Хөтөлбөрийг үр дүнтэй бодит ажил хэрэг болгохын тулд тэдэнтэй хамтран ажиллахаар тусгасан байна. Шинжлэлийн засгийн газар хавтгаарсан халамжийг халж байгаа. Гэхдээ хүүхдийн мөнгийг өмнө нь олгож байсан шигээ олгохоор болсон. Тиймээс өнөөдөр эхлээд хүүхдийн мөнгийг олгож эхэллээ. За энэхүү өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгохоор боллоо. 10 сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгө авах хүсэлтэд иргэд өргөдлөө банкудад өгсөн байгаа. За 10 дугаар сарын 12-ны байдлаар 851 мянган хүүхдийн материал арилжааны 13 банкнд иржээ. Ингээд нийт 744 мянган хүүхдийн нэрийн данс баталгаажиж мөнгө нь өнгөрсөн баасан гарагт дансанд нь орсон байна. Хүүхдийн мөнгө олгох явцад ямар нэгэн хүндрэл чирэгдэл иргэдэд үүсэх үү гэдгийг засгийн газрын тэргуун салбарын сайдаас тодорхойлж байлаа. Тэгээ хуучнаас ямар давуу тал бий болсон? Хуучнаас давуу тал гэвэл ямар нэгэн байдлаар нэг хүүхдийн мөнгөний дэвтэр гэж тараалт хийж бас буу ажил болчихсон энэ хийгдээгүй. Хоёрдугаар эцэгчүүд хороо хорноос халамжаас тэгээд маш олон тодорхойлт давалгаа авдаг байсан. Тэр байхгүй болсон. Дээр нь тодорхой арилжааны банкуд дээр гэрээ хийж аль нэг салбараар нь хүүхдийн мөнгө тавьж олгодог байсан. Тэгээд тэрэн дээр маш их оочо дараад үүсдэг. Иргэд маш их хүндэдэг байсан. Одоо бол тийм юм байхгүй. Тэгээ энэ мөнгөө бол эцэгчүүд бол дуртай цагтаа авах. Хуучин бол тогтоосон цагт оочрож авдаг байсан бол одоо тех шаардлага байхгүй. Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд одоо ч бүртгүүлсээр байна. Урд нь 21 авч ирсэн. Одоо 20-ыг одоо л авах гэж байна. Орцсон байна гэж. Хүүхдийн мөнгө яаж авах гэж байна? Хадгаламжинд хийлгэнэ гэж бодож байгаа. Нийт одоо яг 970 орчим мянган хүүхэд байгаа шүү дээ. Тэрийг аваад үзэх юм бол манайх бол нэг 49.5% нь бол манай дээр бүртгэгдсэн байна. Өмнө нь банкн дээр маш их ойчрлож мөнгө авдаг байсан бол одоо ингэхэ болсон яг л өөрийн данснаас дуртай газараас мөнгө авдаг шиг хялбар болсон байна. За түүнчлэн өмнө нь хүүхдийн мөнгө авахд шимтгэл төлдөг байсан бол энэ удаа ямар нэгэн шимтгэл төлөхгүй байна. Хэрвээ хүүхэд 1 наснаас эхлэн мөнгөө хоримтлууллаа гэхэд 18 нас хүрэхдээ 4 сая 320 мянган төгрөгийн хадгаламжийн их үүсвэртэй болох юм а.